Та яг одоо Panorama подкастыг сонсож байна. Бид гурав Канада, Австрали болон Британи улсаас өөрсдийн гадаадд амьдрах туршлага, сурсан зүйлсээ ярих зорилгоор мигмар гарыг бүр шинэ ангаар та бүхэнтэйгээ уулзаж байна. За ингээд подкаст руу орцгоё. Hello. Өглөө мэндийг хүргэе. Өглөө минь. Тэгээ өнөөдрийн ангаар болохоор Тойрын Cult гэж сонсчихсан уу? Сонсчихсан. Чамаас сонсчихсан. Яг тийм бас амар сайн бил мэдгүй. Ер нь зүгээр л буруу номыг ярьж байгаа зү тий. Буруу ном. Буруу шашин гэх юм уу? Би хараа яг энийг яг орчуулж яг мэдэхгүй байна. Монголоор яг юу гэдэг юм бол Мухар шашин. Буруу шашин гэдэг юм уу? буруу ном гэсэн чинь буруу номтнууд гэдэг шүү дээ. Тийм Буруу шүү. номтнууд. Тийм Буруу ерөнхийдөө ном. Cult-ны нөгөө нэг яг characteristics нь болохоор Монголоор яргэ загнаад шүү Харин тий. За Яна одоо энэний өмнөх ангиуд манаас нүл англиар ирсэн байгаа. За яах вэ? Одоо ер нь монголоор ярих гэж байгаа хичээ тий. тий. Хичээнэ бид гурав. Cult гэдэг одоо тэр үгнийх нь ерөнхийдөө утга нь яг ямар шин чанаруудыг агуулж идэг вэ гэдгсэн чинь charismatic нөгөө нэг leadership гэж байдаг шүү дээ. Одоо charismatic жишээлбэл би энэ талаар өмнөх ангидаар бол ярьжсэн л та. Оо тийш дээ ярьжсэн шүү дээ. Би одоо мартсан байна. Тий, калттай холбоотой. Гэхдээ яг тэрийг ингээд яг бүхэлд нь яг калт малтитрээр яг ерөнхийдөө leadership skill-ийн талаар ярьжсэн байхгүй. Тэгэхээр одоо би калтыг одоо ийм байдаг гэж зүгээр тавчхан ярьчаад би та хоёрт нэг өмнө үзсэн нэг Англисын та хоёр Stephanie Sue үздэг болвол Stephanie Sue гэдэг нэг юм American Korean YouTuber гэдэг байхгүй юу? Тэгээд би үздэг. Ийм өөрийн гэсэн нэг юм Rotten Mango гэдэг подкасттай тэрэн дээрээ ингээд True crime дээр ярьдаг тийм. Дэлхийд болж байгаа ийм хэрэгүүдийг ярьдаг. Тэгээд зөвхөн бас нөгөө нэг Америкт болж байгаа биш Солонгос, Хятад тэгээд одоо өөр ямар Пакистан ямар ч хамаагүй улсууд тэгэхээр надад амар тийм дэлхийн мэдээг ингээд амар юм нэг талаас нэг юм сонсох тийм боломж олддог байхгүй зөвхөн crime талаас нь. Тэгээд тэрэн дээр орсон сүүлийн ангийн ерөнхийдөө дандаа калттай холбоотой ангиудын сонсох байхгүй юу? Ягаад ч юм тэрийг сонссон. Гэхдээ ер нь амар сонирхолтой санагдсан. Тэр нэг юм калт гэдэг бид нар ингээд дресс айгу хол гэдэг юм шиг сонсогд тийм мөртлөө айгу ойрхон байх боломжтой байгаа байхгүй юу? Жишээлбэл одоо калтын яг тодорхойлолт нь юу вэ гэхээр ингээд амар олон төрлийн юм нөгөө нэг юм техникүүдийг ашиглаж хүмүүсийг өөрсдөндөө итгүүлж ингэж авч ордог байгаа байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө амар toxic friendship бол бас нэг төрлийн нэг юм калттай надад төстэй санагдаад байгаа байхгүй би нэгжлэн юм биш. Зүгээр manipulate хийлгээд үү? Тийм. Одоо жишээлбэл хэр үнж гэдгээ батал гэдэг. Тэгээд энэ чинь калт чинь ерөнхийдөө ингээд юм яг religionтэй харьцуулж үзэх юм бол айгүй бага хэмжээний хүнийг хамарсан. Тэгээд их хвчлэн нэг хүн гол дүр нь болцдог. Ингээд нэг хүнийг дахин шүтээд тий. Дахин шүтдэг. Тэгээд тэр хүн нь ингээд одоо яг өөрийнхөө итгэж үнсэж байгаа одоо ямар нэгэн зүйл байгаа штэ. Тэрийг ингээд тэр хүмүүстэй ингээд ойлгуулангуудаа одоо утгууд ингээд дэлхий сөнөгч байгаа тий. Тийм болохоор бид ингээд би тэрийг зогсоож чадахгүй учраас ингээд надад итэг гэдэг юм юу вэ? Тэгээд хэсэг бас монголчууд ингээд сонсохоор ингээд нэг хол биш юм шиг санагдчих магадгүй бид нар энэ өдөр цандаа ярьдаг байхгүй. Тэгтээ ингээд
бид нар түмэн тохиолдсон. Одоо жишээлбэл та нэг юм бичлэг үзчихсэн нөө. Аава намайг ашиглаач гэдэг. Яа аха. Literally that one заяа ингээд амар ингээд нэг стресст орсон. Одоо тэр охин ингээд амжиглах юм бол ингээд тэр охинд ингээд амар хэцүү юм тохиолдоод тэгээд бараг ингээд надаас өөрөө минь ингээд авраач тий гэж байгаа юм шиг л надад л тэгж ойлгосон. Яг тэг би яг тэр тэгтээ cult биш нөө юу юм шиг болоо шүү. Christian юу ч тэр чинь зөв cult-тай орд юм уу? Christian байх нь албагүй. Одоо ингээд юу ихгүй. Одоо хүмүүс яг ийм хүмүүс чи яадаг вэ гэхээр голд нь уншиж байгаа юм яг адилхан байдаг байхгүй юу. Гэхдээ ингээд нөгөө тэрийг өөрийнхөө нөгөө нэг advantageтэй илүү давуу тал болгож үгнүүдийг ашиглахыг хэлж байгаа байхгүй юу. Тэгээ Солонгост бол солонгоос cult амар их байдаг. Одоо жишээлбэл тэр Netflix дээр нэг аюу гарсан байсан. Нэг sex cult гараад ирсэн. Тэгээ нэг лидер нь болохоор ингээ явуусаа аюу харизматай. Бүх юмнууд нь яг адилхан одоо cult-ны яг юм нь нөгөө charismatic leadership гэхгүй юу. Нэг хүн л ингээд бүх юмнуудаа ингээд одоо өдөртөө авчдаг. Тэгээд амар сайн ярьдаг хүн байдаг. Бусдыг өөрийнхөө юм нэтгүүлж чаддаг хиндэ тэр нэг cult биш юм шиг ингэж ханддаг байхгүй. Тэнгүүтээ ингээд as time go on ингээд өөрийнх нь бас сургаж байгаа юм уу мань юу ч хэлээ. Одоо тэр жишээлбэл ингэж байгаа байхгүй. Библийг амьдралдаа 3000 удаа уншсан гэдлүүдээ. Тэнгүүтээ ингээд тэгсэн учраас надаас бүх юмыг асуу би бүгдийг мэднэ гэдэг юм нэг юм гаргаад ирсэн. Тэгээд одоо ингээд хүмүүсийг одоо ингээд өөрийнхөө колтод ингээд оруулахын тулд ингээд имлэгээр хайдаг байсан байгаа байхгүй юу? Нөгөө тийм өвчтөй ингээд хүмүүс чинь ингээд хөөрхий нөгөө айгу desperate. Тэгээд эрүүл болохыг амар хүсэж байгаа учраас ингээд нөгөө хүн өөрийнх нь сул талын ингээд ашиглаад өөрсөндөө итгүүлчихдэг байгаа байхгүй юу? Яг тэрийг би ингээд бүр нарийн нэг сонсоогүй ч гэсэндээ ерөнхийдөө ингээд одоо миний өнөөдөр ярих гэж байгаа юмтай бас нэг талаараа маш олон талаараа айгу төстэй баггүй юу? Тэгээд ер нь гол сэдв рүү оръё. Тэгээд энэ одоо нэг Sarah Lawrence гэдэг нэг коллеж байдаг Америкт. Жохон юм нэг одоо юм Нью-Йорк гэдэр шиг тийм амар төв хэсэгтэй ингээ байдаг. Жохон юм хотоос гадагшаа ингээд нэг тийм зөвхөн нэг юм одоо locally нэг хитэн одоо хүмүүс нэг diversity жоохон багтай нэг тийм газар байдаг шүү дээ. Тосгон шиг газрууд байдаг шүү дээ. Тийм. Тэгтээ энэ коллеж нь бас айгүй алдартай prestigious college юм шиг байгаа. Бараг 1000 хэдэн оноос ч илүү дээ. Нэлээд олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ хүн болгоны одоо хүүхдүүдээ ингээл явуулаад этгээд явуулцдаг тиймэрхүү газар байхгүй юу? Яг л их Америкийн ихэнх сургуулиудтай яг адилхан угаасаа кинонд яг гардаг тэр юм байдаг шүү дээ. Парти дээр болоод ингээл явж идэг. Анхан ингээл сургуульд орохдоо дөнгөж 18 19 настай юм жоохон хүүхдүүд ингээл очиод сураал дөнгөж нөгөө анх удаа эцэгхийн хараанаас гараад шоудаж үзэж байгаа тиймэрхүү хүмүүс байдаг байхгүй юу? Ер нь яг л бидний их сургууль коллеж гэдэг зүйл ямар байх хэвээр энд яг л тийм л байгаа байхгүй юу? Тэгээд гинт 2013 оны үед ч л нэг артикл гарсан юм. Sorry 13 он гэж 2023 оны 1 сарын 23-нд нэг артикл гарч ирж байгаа байхгүй юу? The Cat гэдэг нэг тийм одоо бид юу шиг одоо New York Times эдэр шиг юм гэхдээ зөвхөн lifestyle эдэр ерөнхийдөө их хүчлэн тэнтэй холбоотой юм бичдэг тийм вебсайт. Албасны шүү. Тэгээд Cosmopolitan шиг гэх юм уу? Тэр дээр нэг артикл гарч ирсэн нэр нь болохоор Sarah Lawrence-ийн хулгайлагдсан хүүхдүүдэд юу тохиолдсон бэ гэдэг тэр юу байхгүй. Тэгээд what happened to the group of bright college students who fell under the sway of a classmate's father. The Ezra Marcus and James D. Walsh гэдэг хоёр хүн энийг бичсэн. Тэгээд until this moment like энэ болохоор маш одоо олон жилийн дараа ингээд нөгөө нэг ингээ ил болж байгаа юм баггүй юу?
Хамгийн анх энэ хизээ эхэлсэн гэсэн чинь 2010 онд тахгүй юу? Тэгээ одоо энэ артикл маш урт байгаа. Бүр ингээд хэрэг хүмүүс хэрэг сонирхоод ингээд дуусна унших юм бол бас амар хэмээг ингээд бодуулахаар юм байлээ. Би бүгдийг нь уншиж чадаагүй. Гэхдээ эхний хэсгийг орчуулад та бас хүргэе гэж утсан байхгүй юу? Тэгэхээр одоо уншия заяа. За. Англиар унших юм уу? Агүй монголоор орчуулсан. За. За. Энд орж байгаа хүмүүсүүдийн нэрийг нь жоохон хальт ингээд эхлээд хэлчихье. Тэгэх юм бол та нарт нэг сонсоход айгүй амархан байж магадгүй. Одоо Talia Ray гэдэг нэг охин байгаа заяа. За. Тэр нь болохоор ингээд Sarah Lawrence ингээд сурж байгаа охин бохгүй юу? Ерөнхийдөө өөрөө ингээд одоо найзуудтайгаа нэг одоо кампус дээр нэг байрыг түрээсэлдэг. Өөрөө нэг өрөөнд ингээ хүмүүс нь ороод ингээ амьдардаг. Тэгээд энэ охины аав нь Sarah Lawrence гэдэг коллежд охин дээрээ ирж төр байрлаж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ левел нь бол ерөнхийдөө ийм тэгээд голд нь амар олон нэр дурдахаар ингээд нөгөө төрчих юм бол тоор намайг ингээд таслаад тэр нь химэллээг асуугаарай. За Talia Ray Sarah Lawrence College-д суралцж байх эхний жилдээ түүнтэй хамт цагийг өнгөрөөсөн хинж байсан. Түүний эсгийнхээ тухай ярихыг сонссон. Talia Ray-ийн ярьснаар хэсэг хүчрэх бүлэг хүмүүс түүний аавыг үннийг ярьчихъя гэж яснаасаа болоод шоронд хүчээр оруулсан болохоор Talia-г болон түүний дүүг хүчрхийлэгч ихээс нь бас аврах баатарлаг хүчин чармаалтынхаа төлөө шоронд хоригдож байгаа. Түүнийг хорхон засгийн газрын гүн гүнзгий авилгын үр дүн байсан гэж ингэж байнга ярьдаг нөгөө охин. Тэгээд Нью Жерсид өссөн Talia 1-р курст орохдоо үе дундаасаа арай хэдэн насаар ихч байсан бөгөөд найз нөхдийнхөө дунд нэр хүн цайтай бөгөөд Sloane Woods 9 гэх газар одоо жишээлбэл Sloane Woods 9 гэдэг газар чинь болохоор яг хаягн нөхгүй юу. Тэгээд 9 номерт амьдардаг. Тэр нь кампус дээр байдаг оюутны байр. За Sloane Woods 9 гэх Sarah Lawrence College-ийн кампус дотор байрлах 2 давхар улаан тоссон оюутны байранд амьдрах зохион байгуулалтыг бүгдийг нь зохицуулах жишээний найз нөхөд дундаа удирдахч гол хүн байсан гэж хэлж болно. Тиймээс 2010 оны 9-р сарын сүүлээр буюу 2 дугаар курсын ихэнх Talia гэрийнх нь одоо тэр амьдарч байгаа найзуудтай аав нь шоронгоос гарч байгаа тул тэдэнтэй хэсэг хугацаанд байрлах хэрэг гарсан гэж хэлэхэд бол найзууд нь огтхон санаа зовсонгүй. Larry сулгснаас хойш хэд хоногийн дотор Sarah Lawrence-ийн оюутны хотхон руу ингээд нүүсэн шоронгоос дөнгөж гарчаад тэрээр тэдний оюутны байрны том өрөө хэсгээр байрлаж байх хоорондоо ингээд стейктэй оройн хоол хийгээл Talia болон түүний 7 хамтран амьдарч түнтэй хүргэлтийн захиалга ингээл өгөөл тээ. Тэгэл тэднийг хоол идэж байх хооронд тэр засгийн газрын төлөөлөгчөөр ажиллаж байсан урт удаан түүх заяа. Тагнуулын төв газрын олон улсын ажилтнаар ажиллаж байсан хар захаас Стингер буужингуудыг хэрхэн олж авч тэгээд Косовог галдан будах үйл ажиллагааг өөрийн хүчээр амжилттай зогсоосон тухайгаа ингээ эхнээс нь ярьдаг байсан. Тэрээр Тэнгисийн явган цэргийн баримтлах өстэй өнөд зүйлсийг ярьж Америкийн цэргийн өндөр албан тушаалтнуудтай хэр ойр ажилладаг байсан өөрөө тэр дундаа их хүндэтгэл хүлээсэн болохыг ингээд дурддаг заяа. Тэг хамгийн анх ингээд орж ирэхэд ингээд гайхсан одоо хүнд ингээд нэг тийм жоохон who is this guy гэж ингэж нэг бодогдох тийм үйл нь юу байсан гэсэн чинь ингээд хамгийн анх нөгөө Talia Ray аавыгаа хүлээж байгаа өдөр байхгүй юу. Тэгэл та нар ингээд төсөөлөх юм бол ингээд өөрийгөө ингээд гол дүртэн тавиад үзтээ ингээд нэг өрөөнд ч амьдардаг нэг охин манай аав ингээд шоронгоос гаргаж байгаа маа. Тэгээ би ингээд аавыгаа ээж хахад нөгөө амар их ярьдаг байсан болохоор ингээд бас үгүй гэж хэлэх хэцүү. Манай аав нь болохоор ингээд сейф санагдаад окей за өөрөө мэдгээд авчруулаад тэр охин бүр ингээд баярлал аавыгаа ирсэн чинь ингээд би бинийгаа baby girl морл гэж дууддаг лөө. Like амар сонин нэрээр дууддаг заяа ингээд нэг тийм одоо бидний нөгөө нэг аав ээжгаа ихлүүлж дууддаг зүйл мөл юм инкрилж байгаа юм чинь тэгэл аавал эдэн штэ аав.
Одоо тэгээд миний аав ч юм уу одоо тэгсэн чинь тэр нь ингээд аавыгаа ингээд нэг тийм сонин хэлбэрээр одоо тэрийг дараа нэг яана. Тэгээд ингээд аав нь ингээд орж ирэхдээ ингээд хүмүүстэй ингээд орж ирэхдээ ингээд 2 хүн дагуулсан орж ирсэн гэж аахгүй. Нэг юм 40 эдэн насны орчим ийм костюм бичиг хүмүүссэн Аз хүн заяа. Жишээлбэл нь бас нэг амар смарт хувцалсан нэг ийм бас нэг цагаан залуутай ингээд орж ирээд охинтойгоо ингээд мэдлэл тэрвэрч мэрэл ингээд байжснаа. Тэнд байгаа нэг өрөөнийх нь найзуудтай амар ингээд очоод нэгээс нь ингээд гар бариад явахаар ингээд like it's so official. Дөнгөж шоронгоос гарсан хүн ингээд нэг тийм төсөөлснөр бол ингээд нэг юм нахаалны ч амар царай алдсан тий. Нэг юм тийм биш ингээд нэг тийм бие авч явж байгаа ингээд байдал нь ингээд he just so confident заяа. Тэгэж орж ирчихсэн. Тэгээ би дахиад дараагийн хэсэг нь жоох хэсэг нь орчуулсан байгаа ш тэрийгээд бас хатах. Тэгээд гол ирээр гонно. Ларигийн гадаад үзмжийг дурдвал дундаж өндөртэй идлүүдл жинтэй халдсан 50 орчим насны цагаан хүн байв. Гаднах үзмжний хувьд нэх онцгой зүйлгүйж харилцааны тал дээр их харизма сайтай хүн. Тэрээр сайн сонсогч байсан бөгөөд үнэн шудраг ёс гэх мэт чухал ойлголтын талаар ярьдаг байсан. Коллеж сурч байгаа 19 нас орчим насны оюутнуудад шинэ сонирхолтой хүн шиг санагдчихсан. Тэгээ түүнтэй цуг амьдарч байсан нэг оюутны тайлбарласнаар тэр бидний бүх цэвэрлэгийг хийж гэрт аавын үргийг маш сайн гүйцэтгсэн гэж хэлв. Тэрээр нийтийн тамхинд Карл Цагийн Сансар огторгуу киног үзүүлж оюутнууд шалан дэрэн дээрээс харж орчлон ертөнцийн мөн чанарын тухай ингээд ярьдаг. Тийм голд нь ингээд өөрөө ганцаараа ингээд одоо ярьдаг. Нөгөө оюутнууд нь ингээд ирмэрээ нуруугаа ингээд ятсан тий төшөөлөд тавьсан. Тэгээд ингээд амар ярыг нь анхаарч сонсдог гэсэн байгаа байхгүй. Тэгээд шөнийн цагаар тэрээр Талиагийн өрөөнд эсвэл нийтийн одоо том өрөөний буудан дээр матрас дээр сууж цагийг өнгөрөөдөг байсан. Нью-Йорк хотын Хэлийн чанх дээгүүр байрлах Сара Лоренс коллеж нь ихэнх либерал урлагийн коллежуудаас илүү зэлүүд байрладаг бөгөөд сургуулийн хамгаалтын албаны дараа нэг удаа оюутны хотгонд жижиг үнэг харагдсан тул аюулгүй байдлын анхааруулга илгээж хүртэл байсныг бодвол илүү дутуу эрэг сонирхолтой зүйлснийх болоод байдгүй тайван газар байсан. Слоным 9-ийн оршин суугчид Сара Лоренсийн энгийн л оюутнууд байсан. Сайн үнэлгээтэй уран бүтээлч, номон дуртай интроверт хүмүүсийн бүлэг. Бусад энэ оюутнуудын л адил 19 орчим наснда амьдралдаа хөл тавих гэж явж байгаа хүмүүс байсан. Тэгээд зарим талаараа мэдрэмтгий, номон дуртай, тэгээд сайн сурдаг энгийн л нэг хүмүүс. Тэнд бэлгийн баримжаагаа дөнгөж ойлгож байгаа Даниэл, сэтгэлийн хямралтайгаа тэмцэж байсан Клаудиа болон Сантос, дөнгөж найз залуугаас салсан Изабелла амьдарч байсан. Одоо ингээд Талиагаас гадна 7 хүн амьдарч байсан гэсэн шүү дээ. Гэхдээ тэр нь амьдарч байгаа 3 хүн л энэ юмд оролцоогүй ингээд бүх юм салаад ингээд явцсан. Үлдсэн одоо энэ 5 хүн болохоор ингээд бүх юмд нь оролцоо тэр цаашаага болох бүх юмд ингээд энэс хойш 10 жил ингээд тасралтгүй хамт байсан байхгүй. Тэгээд Лари ингээд заримдаа ингээд ингэж хэлдэг байсан. Одоо өнөөдөр ингээд бүгдээрээ зэрэг хамт амьдрах болсон шалтгаан ингээд одоо бурхны таалаар ингээд болж байгаа зүйл. Та нар ингээд амьдрал чинь нэг хэцүү юм ингээд болсон учраас би та нарыг ингээд аврах гэж одоо ингээд та нарт туслах гэж би энд ирсэн гэдэг гэж байгаа байхгүй. Тэгээ хамгийн яг яасан бэ гэдгсэн чинь Изабелла нөгөө нэг хамгийн гол хамгийн анхных нь хүннээс байхгүй. Одоо тэр нь яг яасан гэдгсэн чинь одоо миний орчуулсан юм ингээд дууссан. Гэхдээ ерөнхийдөө ингээд ярих юм бол Изабелла нь одоо жоохон нэг тийм introvert талтай тэгээ аюу хөөрхөн охин байгаа. Тэгээд дөнгөж найз залуугаасаа салж малтсан. Тэгээл ерөнхийдөө нэг тийм сэтгэлэн жоохон огцсон дэшил доошлдог нэг бидэртэй л адилхан нэг юм байхгүй. Тэ.
Та Panorama podcast-ыг дэмжих хүсвэл бидний Instagram хаяг болон YouTube сувгийг дагаарай. Тэгээд тэгсэн чинь нэг өдөр ингээл Изабелла ингээл уйлсан чинь Larry өрөөнд нь очиод бараг өдөржингөө байсан гэсэн. Шүнжэнгөө ингээд тэгээд тэр хоёрыг юу ингээд хаалганы ингээд сонсох юм бол ингээд юм ярьж байгаа нь сонсогдоод. Тэгээд тэгсэн чинь тэр үед нөгөө нэг одоо дөнгөж коллеж ингээд эхэлж байхад амралт болдсон шүү дээ. Өвлийн амралт. Тэр өвлийн амралтаар ингээд нөгөө нэг ихэвчлэн Америк оюутнууд одоо надад манай Английн оюутнууд гэсэн ялгаагүй ингээд бүгд гэр хэрлэгөө явдаг байхгүй юу? Яг шинэ Christmas болох гэж байгаа үеэр хэдэн нөгөө бүгд Christian шашинтай болохоор. Тэгээд тэгсэн чинь Larry шууд Isabella-гийн ээж рүү ингээд залгасан гэж байгаа байхгүй юу? Тэгснээ ингээд Isabella энэ жил гэртээ очихгүй. Ягаад тэгэхээр Isabella амиа орлно гэж байна гээд. Юу ээ за. Like you imagine that ингээд гинт ингээл чи ингээл хүүхдээ ингээл одоо ингээл коллеж зүгээр яж байгаа гоё яж байгаа хтаа гэж бодож исэн чинь гинт чам руу нэг юм 50 хүрсэн нэг халдсан баачка залгасан. Танаа охин чинь ингээд гэртээ очихгүй ягаад тэгэхээр очих юм бол би амиа орлно гэдэг ингээд тэгж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ ээж нь ингээд бүр амар ингээд гайхаад юу болоод байна гэдгсэн чинь уг нь бол ингээд ээжийнх нь одоо ингээд толгоонд охинтойгоо аягүй дотн нэсэн гэж өөрийгөө бодож исэн. Ягаад тэгэхээр ингээл эзээч нөгөө нэг одоо охин ингээд надад амар хэцүү юм байна, тийм байна гэж ингээд зүгээр нормал энгийн нөгөө нэг өсвөр насны хүүхдийн ярьдаг юм байсан болохоос ш тэр нь ингээд нэг тийм өмнө болж амар юм болоод тэр нь ингээд дотор нь хадгалагдаад явж байгаа гэж мэдээгүй. Гэсэн яасан гэсэн чинь Isabella жоохон бахт нь нөгөө гэр бүлийнх нь найз нь юм уу нэг дотны нэг юм хүн нь өөрийг нь нөгөө оролцсон юм байлээ. Асуул нь ерөөдөө хүчндүүлсэн гэсэн. Тэгээд тэрний талаар хинч хэлээгүй айгүй олон жил болсон. Тэгээд тэгсэн чинь Larry тэгсэн чинь чи чамаас олж танаа охинд ийм болсон гэд. Тэнгүүтээ шууд ээжийн буруутгаж байгаа байхгүй. Тэнгүүтээ Isabella гэр бүлдээ өвлийн брейкер очоогүй. Тэгээд Larry Talia-гийн найз залуу нөгөө нэг Larry-тэй цуг ирсэн нэг хятад нэг Аз царайтай нэг пижак өмссөн байсан нэг хүн ирсэн гэсэн шүү дээ. Нэг 40 30 настай. Тэр хүний нэг өрөө байранд өвлийн амралтаараа эдгээр бүгдээр ингэ байж байгаа байхгүй юу? Юу нөө Talia-гийн аав нь үстэй. Тийм Larry чинь нөгөө аав нь. Тийм. Talia нь болохоор хүүхэд нь. Тэгээд Talia-гийн найз залуутай цуг тэгээд Isabella тэгээд энэ дөрөв ингээ хамт байж байгаа байхгүй. За. Тэгээд Talia болон нөгөө найз залуу нь том өрөөнд унтаад Isabella Larry хоёр болохоор нэг өрөөнд заяа. За. Тэгээд ингээд хамт байдаг. Тэгээд сүүлд ингээд нөгөө тэр бойфрендийнх нь хэлснээр Talia-гийн одоо бойфрендийнх нь хэлснээр тэр Larry ингээд бидний амьдралын бүх хэсгийг контролддог байсан. Одоо жишээлбэл тэр байранд амьдарч эхэлснээс хойш бүх юмыг ингэж яадаг байсан. Хизээ идэх, юу хийх, хизээ орондоо орох гэдрийг бүгдийг ингээд контролддог заяа. Тэгээд энэ нь болохоор ингээд нөгөө generally калтуудын нөгөө нэг хүмүүсээ ингэж нөгөө нэг удирдах тактик нөхгүй юм. Хүний нөгөө нэг хизээ идэх эдгээр одоо энэ чинь аюу бас чухал юм штэ. Хоолгүй удаан байх юм бол хүн эрүүлээ сэтгэж чадахгүй. Нойргүй яваадах юм бол тархин ингээд юм мэдэл муутай юм шиг болчдөг. Одоо ягаад энэ зүйлсүүд ингээд болоод байна те? Имийг ингээд эхнээс нь ингээд тайлбарлаад явах юм бол одоо эхэндээ Larry ирсэн өдөр 2010 онд Larry маш одоо ингээд тийм засгийн газар өдөртэй ингээд ажиллаж байсан маш чухал одоо ухаалаг хүн байгаа байхгүй юу гэж ингэж тийм юмар ирсэн хоёр шүү. Psychological manipulation ашиглаж эхэлж байгаа байхгүй юу.
сурагчдын өөрсдийнх нь амьдрал болсон ингээд иймэрхүү юмнуудыг ингээд яадаг. Одоо өөрийнхөө юунд ашиглаж одоо чи өөрөө одоо баг ингээд ингэдэгсэн гэж байгаа байхгүй. Одоо ингээд бид нар ингээд нэг хүмүүст өөрийнхөө ингээд хувийн юмнуудыг итгэхэд ярьдэн штэ. Тэнгүүт ингээд ихэнх тохиолдолд тэзээч нэг тэрийг ингээд ашиглана гэж хүмүүс бодож юм ярихгүй шүү. Зүгээр ингээд ярьж байгаа нь ингээд нэг төрлийн ингээд өөрийгөө илэрхийлж байгаа амьдралаа гэж ойлгуулах гэж хичээж байгаа юм штэ. Тэгсэн чинь тэр нь Рейн яадаг гэсэн бэ гэхээр ингээд Ларри тэр ингээд ярьсан юмыг чи нэг юм санахгүй л энэ даа гэд. Чи багтаа ээж авчин чамааг ингээд өвчрхийлдэг байсан. Чи тэрийг ингээд мэддгүй байсан болохоор одоо ингээд нөгөө нэг мэдж байгаагаа чи ингээд мартцсан байна те. Ээж авчин та нарт айгүй их тийм мөнгө зөнгө өгж явдаг байсан биз дээ. Санаж байгаа зү. Одоо гэсэн чинь одоо тэдний одоо нэг хүүхэд нь болохоор багтаа ингээд ээж аав нь ингээд мөнгө зөнгө өгдөг байсан юм байна л та. Тэгээ айгүй их нөгөө нэг банкнд мөнгөтэйгоосоо илүү гартаа айгүй их нөгөө бэлэн мөнгөтэй явдаг байсан гэж байгаа байхгүй юу? Танаа аав ээж чинь тэгээд тэр мөнгөө хаанаас олдог байсан гэж бодож जैन те. Танаа ээж аав чинь юу хар тамхи зарж ингэж яадаг байсан. Тэгээд чамайг тэр ингэж бараг чи тэрийг нь ашиглаад чи ингээд ухаан санаа чинь бараг ирүүлээс гэж чадгаа болцсон. Тэрий чинь би засах гэж ингээд цам дээр ингээд ирж гин. Би амар ухаалаг. Би ингээд ийм яадаг одоо сайн газартаа ингэж амьдарч байсан, яаж байсан. Тэгэхээр маш олон юм хүчрэх хүмүүсийг бас мэддэг нь нөгөө нэг бас зарим тохиолдолд үнэн байсан байхгүй юу. Тэгээд зураг мурга хатар ингээ харуулдаг. Тэнгүүт ингээд бидний ингээд одоо ухамсарт энэ хүн яаж харагдах вэ гэхээр ингээд энэ хүн юу хэлж байгаагаа айгуу сайн мэддэг хүн байна гэж харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд нөгөө нэг юмдаа ингээд нөгөө хүмүүс нь итгээд ярьдаг. Тэгсэн чинь одоо ингээд анхны удаа ингээд явхад 4 хүн одоо хүн ингээд зэрэг амьдарч байгаа шүү дээ. Одоо Larry, Isabella, Tyler тэгээ Talia-гийнх нь найз залуу Santos. Энэ 4 ингээд амьдарч байгаа. Тэгсэн чинь энэ дээр нэмэгдээд 4 сурагч дахиж нэмэгдэж ирж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэгдээ нийтдээ ингээд 7 сурагч ингээд manipulated болж байгаа. Тэгээд тэгсэн чинь тэгэнгүүт эхэндээ ингээд нөгөө Лариг ингээд наа чин юу та нар ингээд юу сонио үний үгийг ингээд сонсоод байгаа юм бэ гэд ярьжсэн хүн нь өөрөө ингээд гинт голд нь орцсон ингээд намайг ингээд өөрөөс минь авраач гэд голд нь уйлаад сууж байгаа байхгүй юу бичлэгэн дээр. Тэгээл ингээд харах юм бол бид нар ингээд өөрөө ингээд юу хийж байгаа мэдж байгаа бид нар эзээч ийм юм байдалд орохгүй гэж ингэж бодож ингэж өөртөө ихтэй байж болохоор байгаа ч гэсэндээ бид нар хөвчлэн хамгийн итгэдэг хүндээ ингээд нөгөө нэг энэ хүн юу гэж хэлээд байна гэд дүгнэж сонсохгүй шүү дээ. Яг ингээд байгаагаар нь хүлээж авдаг болчдаг. Итгэдэг хүндээ. Тэгэхээр ингээд юм эзээч бас ингээд нэг хүн одоо ингээд сонсоход ингээд та нар ингээд яаж ийм юм хүнд итгэж чадчихна гэж ингээд харахад амархан байгаа юм шиг мөртлөө яг ингээд харах юм бол ингээд урт хугацаанд ингээд тэр нь ингээд болж байгаа байхгүй. Тэгээ энэ эхэндээ ингээд одоо ингээд та нарын травмаг чинь би эмчлэх гэж ингэж ирлээ мэлээ. Би ингээ амар юм psychological тийм abuse эдрий чинь би ингээд эмчлэх гэж өнөөдөр бүгдээрээ ингээд бурхан бидрийг ингээд тэ энэ өрөөнд ингээ авчирсан гэдэг байсан байгаа байхгүй. Тэнгүүтээ дараа нь ингээ яасан гэсэн чинь 2019 онд New York Magazine нөгөө нэг The Stolen Kids of Sarah Lawrence гэдэг нөгөө нэг артиклыг биччихсэн. Би нэг 2023 он гэж утсан чинь биш. Хамгийн анх нь та өнөөдөр уншсан артиклаас өмнө 19 онд New York Magazine-д бичигдсэн байгаа байхгүй юу? Stolen Kids of Sarah Lawrence гэдэг. Тэгээд дараа нь энэ нөгөө нэг тухайн ийм юм болж байгааг хинч мдээгүй байсан байхгүй юу? Зөвхөн юм чинь цөөхөн хэдэн хүнд ингээд тохиолдсон юм. Амар олон хүмүүс гинт энэ ч одоо юу болоод байна гэж бодсож байгаа байхгүй юу? Дараа нь ингээд яасан гэсэн чинь 2020 оны 2 сард Larry нөгөө нэг sex trafficking, extortion одоо нөгөө хүмүүсийг бэлгийн одоо хүчирхийлэл биеийг нь үнэлүүлэх тэр юм хийдэг байсан.
Тийм Тэгээд үү. тэрийг ашиглаж мөнгө зөнгөнд ашиглаж өөрийнхөө хувийн юмд ашигладаг. Тэгээд хүчээр ажил хийлгүүлж тэгээд мөнгө угаадаг үйл ажиллагаанаас болоод 20 оны 2 сард албан ёсоор байрлагдаж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд яг одоо нэг шүүхтэр ингээд нэг гэрч идэр дуудаал хүмүүсээс одоо яг ингээд тестмани авдсан шүү дээ. Тэгэл тэгсэн чинь өөрт нь ингээд нэг тархиараа угаалгуулсан хүмүүс нь ингээд энэ хүнийг ямар амар манипулятив те ямар хэцүү ингээд юмнуудыг туулж ингээд яасан бүх юмудаа ярьсны эцэст 2022 оны 4 сард Larry 15 одоо зүйл дээр одоо counts дээр жишээлбэл одоо sex trafficking, forced labor эдэргээд одоо ийм 15 өөр төрлийн юм дээр ингээд амар олон жилиг авсан. Тэр нь 23 оны 1 сарын 1 сард гарсан одоо шүүхийн тушаалаар бол 60 жил шоронд хоригдох. Тэгээд тэр өөрөө чинь тухайн үедээ одоо 2010 оны үед тавьтай байсан хүн чинь угаасаа дахиад 60 жил 23 онд дахиад 10 жилээр хөшөрсөн байгаа шүү дээ. Тэгээд дахиад 60 жил байна гэж чинь баг насаараа эзэж гарахааргүй тийм юм аваад байсан. Тэнгүүт ингээд энэ бүхнийг ингээд дүгнээд ингээд одоо тэрэнд орсон ингээд хүмүүсүүдийг хэр ухаалхыг ингээд харуулъя заяа. Claudia Drury гэд нөгөө эхэндээ Larry шиг юм өгшөн хүний үгийг ингээд та нар яагаад ингээд чухалж хүлээж аваад байгаа юм бэ гэж ярьжсэн охин чинь сүултээ нэг бичлэг хийсэн мэддэг байхгүй. Кампус дээр гинт тэр нь ил болоод 10 жилийн дараа эдэргээд тэгээд гисэн тэрэн дээр болохоор ингээд намайг Claudia Drury гэдэг би ингээд ама horror гэж заяа бүр амар би ингээд баян хүмүүстэй би ингээд уулзаж би уналтдаг. Тэг намайг ингээд худалдаж авахыг хүсвэл ингээд ийм төгрөг өгөөрэй. 1 хоногийн тэр 1 цагийн тэр 2 цагийн тэр 3 цагийн тэр тэгээ 3-аас илүү авах юм бол тэдэнд ингээд доллар өгнө мөн ингээд ингээд яадаг. Энэ охин биеийг нь сүлдээ нэг Larry чи үнэлүүлсээр агаад нийтдээ бараг 2 million долларыг олсон гэсэн энэ охиноор дамжуулж. Тэгвэл 7 хоногт өдрөө болгоно 4 клиент заяа. 7 клиент 4-өөс 7 клиент авчирч ингээд биеийг үнэлүүлдэг. Тэгээд нөгөө хотел дээр очиод нөгөө нэг хүмүүс нь дуудаад тэгээд энэ охиныг нөгөө одоо сүлдээ нөгөө шүд мүд нөөдөд эхэлсэн гинэ. За өмчтөг зүйлэхгүй тэр чинь 10 жилийн хугацаанд эмнэлэг рүү дагуулж авахгүй байгаа байхгүй. Тэгээ биеийг өдөр болгон ингээд нөгөө хүчндүүлээл ингээд өөрийнхөө хүслээр эн чинь тэгээгүй штэ. Тэгээд үгүй би ойлгосонгүй зааж байгаарай. Нэг catch up хийгээд хий дундуур нь. Одоо анханасаа ингээд тэр одоо охиныхоо найзуудыг, roommate-уудыг бүгднгийн за өөртөө итгүүлүүлээд тэгэнгүүтлээ тэр коллеж өрөөндөө хорчиж байгаа юм 10 жил. Үгүй коллежийнхаа кампус дээр хэсэг байдаг байж байгаа. Өвлийн амралтаараа нөгөө нэг тэр one bedroom нэг байр руу очигсэн шүү дээ. Тий. Тэгээд нэг Аз залуутай ирсэн тэрнийх нь байр байсан. Дараа нь тэгсэн чинь ингээд тэнд ингээд тэр юу Аз залуу болсныг дараа нь тайлбарсан байхгүй. Тэгсэн тэр Аз залуу Larryтэй шоронд цуг байжсэн заяа. Тэгээд тэр нэг өрөө байранд ингээд байрладаг байр нь Larry-гийн гэр гэж утсан чинь Larry үндэ гэргүй заяа. За. Тэр шоронд уулцсан залуугийнхаа сайхан сэтгэлийг ингээ ашиглаад тэндээ бараг ингээд амар олон жил болцсон. Нэг ч удаа төрөөс төлж байгаагүй. Тэгээд жилийн $8,000 нөгөө нэг юм юунд нь явдаг гэсэн гинэ нөгөө одоо тог мог одоо ус мостэй биелэлтэлдэг тэр юмыг нөгөө нэг Аз залуу өөрийнхөө мөнгнөөс өгдөг байж байгаа зүйлдээ ингээд нөгөө нэг шоронд ингээд одоо шүүхтэд миний ингээд гэрээс зүгээр ингээд зайлаад өгөөч тийм. Ингээд
одоо надад ингээд одоо бараа сүлтээ надад мөнгө ерөөсөө хэрэггүй зүгээр миний ингээд байнаас ингээд гараач гэдэг ингүүд нөгөө өмнө ингээд энэ хүний нэг зан ямар гэдэг байсан бэ гэхээр ингээд залхтал нь ингээд шалт дэлий юм яриад эхэлдэг. Тэгээд тэрийг нь сонсомооргүй байгаа хүн нь ингээд дайжаад ингээд явцдаг. За. Тэнгүүд ингээд одоо ингээд жишээлбэл одоо за Мина заяа. Мина ингээд чи надаас ингээд мөнгө би чамаас мөнгө зээлцсэн. Тэгээд надаас тэрийг авах гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь би ингээд яг тэгсэн чинь би ингээд Маринд ингэж амжилтдаг байсан. Би ингээд засгийн газрын тэнд би ийм мэддэг байсан. Тэр Косовод болсон юм дээр би ингэж яаж яддаг байсан. Юу та нар ер нь намайг хэр их ингээд юу ясны мэдхүү зэтхүү гэл ингээд нэг шаалт дали юм яриа л заяа. Бүр ингээд тэнгууд чиний ингээд сүлдээ ингээд тэр нь ингээд одоо жишээл 15 минут 1 цаг гараад ингээд дуусах юм биш ингээд дарааллаад 3 4 цаг ингээд ярьцдаг. Тэнгүүд ингээд нөгөө ийм сүлдээ ингээд сонсож байгаа хүн ингээд бүр ингээд гайхаад ингээд юу яриад байгаа юм бэ гэдэг тэгээд ингээд хаяа авчдаг гэсэн гэж байгаа байхгүй юу. Яг тэр тактика ингээд нөгөө нэг оюутнууд дээр ашиглаж ингээд яадаг ус. Тэнгүүтээ тэр оюутнууд дээр ингээд ихсэн тэр чин байж захтаа ингээд тэр хүүхдүүдийг төгсүүлээгүй юм шиг байгаа. Угаасаа хичээлд нь явуулж мавуулахгүй ингээл байлуудаг. Тэнгүүтээ хооронд нь ингэж унтуулж мантуулдаг байсан заяа. Эхэндээ That's so weird байж байгаа. Нөгөө нэг өрөө байрандаа л нөгөө хүүхдүүдээ ингээд байлгаад хамаа тий хороод тэгээд хороод дараа нь нөгөө нэг шүүхтэд нөгөө нэг хүн гэрээсээ ингээ хөөчлөө штэ. За. Тэгсэн чинь нөгөө нэг мөнгө хэрэг болонгууд нөгөөдөг чинь энэ хүүхдүүдийнхаа юу яаж эхэлж байгаа байхгүй нөгөө биеийг өнлүүлж эхэлж байгаа байхгүй. За. Тэгээд Клаудиагийн ялангуяа амар хэцүү юмар яасан. Одоо жишээлбэл Клаудиа нөгөө нэг хэлсэн штэ ингэж одоо биеийг өнлүүлснийхаа эцэснийг 2-3 million орчим долларыг авчирсан. Тэнгүүд Ларри тэр хооронд ямар ч ажил хийдэггүй байсан байхгүй юу? Бараг энэ 10 жил ингээ биеийг өнлүүлчихэж байгаа. Тэнгүүдээ Изабелла нь болохоор бараг нөгөө favorite woman болцсон. Тэгээд энэ охин нь яг биеийг өнлүүлдэг байсан ч гэсэндээ ер нь Ларригийн хүнтэй мунд гэсэн одоо үед нь очиод унтчихдаг байсан байгаа байхгүй юу? Даниэл нь болохоор ингээд философи суртаг үг нь амар ухаалаг хөх заяа этик метик одоо тэр existential question дээр бүх юмараа ингээд хурд болохооргүй байсан. Гэхдээ ингээд анх бас ингээд нөгөө тэр бичлэгүүд нийлүүлж байгаа байхгүй. Энэ Даниэл болохоор сүултээ ном гаргасан юм. Нөгөө одоо нөгөө тэр 9-р нөгөө нэг байр штэ нөгөө анх кампусаас эхэлсэн. Тэр нэр нь тийм нэртэй тийм ном гаргаад тэрэн дээр яг детальчилж бүх юмудаа ярьсан байгаа байхгүй. Одоо ингээд хамгийн анх яаж эхэлсэн те. Тэр ингээд яс тэрэн дээр нэмэгдээд Фелисия гэдэг нэг охин шинээр нэмэгдсэн. Тэр нь бүр ингээд Харвардад нөгөө нэг medical doctor сурдаг байсан хүн байгаа байхгүй юу. За. Тэгээ ингээд бүр like хурд бол ингээд бид нар амар юм логикоор бодох юм бол амар юм ухаалаг байх тусам иймэрхүү хүмүүсийн ийм юмд өртгөөргүй юм шиг бид нар боддtiin хүртэл ингээд тэр өрт огт хамаагүй ингээд яг юм уулнар бол эмзэгийн юм үе дээр ингээд таарчгаар иймэрхүү хүмүүс ирээд ингээд яадаг байхгүй. Тэгээд яаж бас яадаг гэсэн чинь одоо шил Фелисия Розарио гэдэг энэ охины юу нэг ахмахт нь дүүн эхлээд хамгийн анх тэр Ларри Рейтэй холбогдсон юм уу яасан. Энэ би ерөөсөй ойлгоогүй. Амар complicated тийм харилцаатай. Жишээлбэл энэ охиныг мэддэг байжгаад эдэр дээрээ нэмсэн юм шиг үлээ. Тэгээд тэнгуүтээ нөгөө нэг энэ охины дүүг нь өөрөөс нь эсрэг ашиглуулж машиглаад. Жишээлбэл тэр нэг bedroom байранд яадаг байсан мэ гэхээр энэ охиныг ингээд зүгээр гараад ингээд явчихъя гэд тэнгуут дүүг нь ингээд одоо яац ашигладаг одоо жишээлбэл дүүг нь ингээд өглөө ингээд одоо Фелисия өглөө ингээд орноосоо босч байгаа байхгүй юу? Нөгөө нэг өдөр ингээд диван дээр унтчаад тэгээд тэгсэн чинь дүүн ингээд хажууд нь өөрлөө ингээд хараад зогсож байгаа байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь нөгөө ингээд их чинь ингээд гайхаад чи нана ингээд яг юу хийж байгаа мэдж байгаа ингээд what are you doing мүү ингээд
босоод нөгөө нэг явах гал гэсэн чи өөрийгөө алгадаад эхэлж байгаа х нөгөөдүүн. Яагаад ингээ өөрийгөө алгадаад байгаа юм бэ гэдэг ингээд гайхаад ингээд болиулж молуулах гэдэг нөгөөд нь ингээ өгч байгаа юм шиг өөрийгөө алгадаал. Гэсэн чи нөгөө Larry Rain ингээ хэлсэн. Feliciag Деванаас хөдлөөд ингээ чамд emotion ямар нэг эсвэл хөдлөл харуулах юм бол чи өөрийгөө алгадах хэрэгтэй гэдэг тийм тушаал өгсөн. Тэмүүтээ одоо ингээд бас нөгөө нэг Талягийн хуучин найз залуу Талягийн нөгөө Сантос гэдэг байгаа шүү дээ. Сантос нь бас нөгөө нэг амьдарч байгаа л одоо жишээлбэл нэг удаа ингээд нөгөө нэг Ларигийн хэлснээр юм ингээ хийхгүй байж шүү дээ. Одоо жишээлбэл одоо юу гэдэг чинь нэг одоо тэд ингээ амьдарч ангууд Деваных нэг буланд нэг юм нүх зөвхөөссөн байлаа шүү дээ. Одоо жишээл хан дээр ингээд нэг зураас мураас хуссан мангу. Та нар намайг ингээд хорлох гэж байгаа болохоор ингэж гин тэгж гин. Тэгэхээр та нар надад мөнгө өг. Чи одоо $70,000 өртөө гинт юм өр гаргаад ирдэг. Тэнгүүд нөгөө өөрийнх нь нөгөө approval зөвшөөрлийг авмаар байгаа хүмүүс нь яаж игээд мөнгө олдог гэсэн байгаа байхгүй. Тэгээд нөгөө ээж аав нь тийм баян биш одоо тийм хүмүүс байгаа штэ. Одоо Фелисиа болон Фелисиагийн дүү өдр нь тийм баян хүмүүсийн биш гинэ. Тэгсэн чинь ээж аав нь нөгөө нэг хүүхдүүдтэйгээ бас холбогдож чадахгүй. Эдгээр ингээд ээж аавгаа амар муу хүмүүс гэж бодсон. Нөгөө хар тамхи эдгээр наймаалдаг танаас л бидний амьдрал юм өрөвдөлтэй байгаа маа гэх ингээд ээж аавыг ингээд бүр completely cut болоод тэгээд тэнгуүтээ ээж Ларид би тэдэн төгрөг өгөх хэвээр надаа ингээ мөнгө зөнгө өгөөч эдэргээд нэг удаа холбогдож муулбагч ярангууд нөгөө ээж аав нь хөрхий хүүхдүүдтэй туслах гад байр маараа барьцаанд ингээ тавьсан заяа. Оо ямар бүтлгүй. Бүх юмараа ингээ холбогдсон бүр амар өрөвдөлтэй. Би бүр тэгээд ингээ тэр одоо ингээ ертөнцид Larry Ray-тэй амьдарч байсан энэ ертөнцид тэдэрт ингээ гол юм л төс одоо Larry Ray-ний юу гэж хэлдэг байсан бэ гэхээр ингээ одоо ингээд цагтаа магтаа эдэр ирээд ингээд намайг ингээд салгаад аваад явна гэдэг ихтгэн ингээд хэлцдэг. Тэр үе та нар ингээд үнэн ч ингээд байж ахснаа итгэлээ надад харуулах ёстой гэдэг ингээд яачдаг. Тэгээ баг ас бид нар ингээд одоо ингээд ганц эрүүл хүмүүс нь тэгээ баг тэрнээс бусд нь ингээд бидний бүдэрнийг ашиглаж бидрийг ингээд яах гэж байгаа ингээд ийм ингээд тархин констант одоо ингээд нэг удахгүй ингээд лаа ирэх байгаа одоо ингээд ирэх байгаа юм шиг тэгж бэлддэг. Тэгэхээр ингээд нөгөө хүн ирүүлэр ингээд ирээдүгөө төсөлж чадахгүй байхгүй тэрнээс цаашх ирээдүг ингээд харж чадахгүй тэндээ гатцсан. Тэгээ энэ Фелисиа эдэр чинь Харвард дээр сурч ирсэн амар юм ухаалаг охин багтцсан. Тэгээ бичлэгүүд нь ил болсон бичлэгүүд дээр ингээд үзэх юм бол ингээд тэнэг хүн шиг ингээд болсон заяа ингээд унтчих чадахгүй. Тэгээ унтах гад ингээд юу л орно штэ өрөөлөн оронгууд what are you doing гэл нөгөөтг нь араас нь дагаа аваад ирдэг заяа бүр амар. Тэгээд нөгөөтг нь ингээл босч мосоол ингээл ус мөсөн ингээл сүлдээ ингээл бүр ингээд оваа ингээ болцсон заяа үсээ ингээ угааж муугааж ингэхгүй тэнгууд нөгөө Larry-ийн хурж ирээд чи юм заван филти болохоор ингээд чи юм хөгийн амьдарч байгаа гэдэг ингээд нөгөө constantly ингээд нөгөө нэг юм бүх юм чиний хийж байгаа бүх юм буруу би ганцхан зөв юм мэддэг би ингэж тэгж ингээд амар юм баллаар хүн заяа бүр тэгээ өөрөө эрүүл бас байсан гэхээр бас completely эрүүл хүн бас байсан юм шиг байгаа. Тэгээд ерөнхийдөө энэтэй холбоотой юм ингээд та сонсомоор ингээд яах юм бол өөрөөсөө судалгаа хийж болох л та. Гэхдээ энэ үрээд ерөнхийдөө ингээд энэ Sarah Lawrence College болсон юмнуудыг ингээд баг яа та хоёр ингээд асуулт байна гэх шиг. Зөндөө их асуулт байна гэж. За. Амар санагдаад байна л да. За одоо ингээд шууд за базааж ярихад болохоор тэр залуу ерөнхийдөө ингээд өөрийнхөө ярих техникийг гэдэг юм ашиглаад тэр хүүхдүүдийг өөрийнхөө үгээр 100% байлгадаг болгонгуутлаа нэг өрөөртөө байранд очиж ингээд манипулейт хийгээд тэгээд эцэстээ ерөөсөө өөрийнх нь үгнээс өөр хэний ч үгэнд итгэхгүй болтол нь тэгэнгүүтээ одоо ингээд хүнтэй унд гэж явангуут нөгөөх нь за ингээд хүнтэй ундахтай байна гэж явах юм уу? Тийм одоо тэр залуу Larry гэсэн тий.
Larry би яг наадах нэрч чинь яг би амар гайхсан байхгүй. Би ингээд sex cult гэдэг чинь бас амар юм complicated юм лээ. Одоо зингүүд хамгийн анх Larry яаж эхэлчихсэн гэхээр ингээд би тайдыг ингээд одоо нэг бүгд ингээд нэг депресссэн яасан иймэрхүү хүүхдүүд байгаа шүү дээ. Тэнгүүд та нарын ингээд гол асуудал ямар ч асуудал бас байхгүй хат нь ингээд хүчээр гаргаж ирдэг заяа. Чи тэгэхээр тэгдэг үстэй, ингэдэг үстэй. Одоо жишээлбэл Claudia-г жишээлбэл яадаг байсан бэ гэхээр нөгөө чи schizophrenic штэ. Мэддгүй мүү гэд. Schizophrenic биш тэгээд. Тийм. Тэгсэн чинь чи юус тэгдэг үстэй, ингэдэг үстэй нөгөө хүмүүст би нэрээ тэгдэг билүү гэд ингээд итгэцдэг заяа. Тэгсэн чинь нөгөө охин чинь нөгөө нэг Larry шиг тэнэг юм нэг яагаад ингэ та нар сонсоод юм өгшөөний сонсоод идэм бэ гэж ярьжсэн хүн чинь дараа нөгөө хүнтэйгээ юм ярихта Larry намайг schizophrenic гэсэн. Тэгээ би бодоодсэн чи яг үнэн юм бэлээ. Larry амар үнэн юм хэлсэн. Би одоо ингэдэг тэгдэг гэд ингээд нөгөө нэг симптомуудын дуртад эхэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг найз нь бүр гайхаад чи schizophrenic биш штэ гэд ингээд гайхаад тэнгүүд чи намайг Larry газ одоо ингээд одоо Larry-ийн би schizophrenic гэдгийг мэдчихээн гэдээ одоо ингээд нөгөө хаалт үсч эхэлж байгаа байхгүй нөгөө өөрийнх нь итгэж байгаа юмтай зөрчилдөө нийлхэ болцсон чинь эренгүүд шууд ингээд кат болчихж байгаа байхгүй. Тэгээ нөгөө бусад хүний үгийг сонсч чадхаа болж байгаа байхгүй. Тэгвэл Larry ингээд гол хүн болчихж байгаа байхгүй. Тэгээд дараа нь яаж эхэлсэн гэсэн чинь одоо жишээлбэл Isabella тэр одоо Claudia эдрийг ингээд та нар ингээд хувц авах гад ингээд дэлгүүрлээ ор. Тэгээд хувц авах гад ингээ яхахта бичүүлэхтэй би мөнгөгүй юм байна. Би тэгтээ ингээ өөр аргаар ингээ төлж болох уу гэж та нар ингээ дагуулад хувцсны дээр солидог өрөөлөвнийг дагуулж ороод тэгээд та хоёр ингээ унтах хэвээр бичлэнийх нь юм нөгөө нэг юм утсаа тавьж байгаа тэр нөгөө камерын төвшин болохоор доошоо чи ингээд юу өвдгөл суух хэвээр нөгөө нэг тэр story ажилтан болохоор ингээд зогссон байх хэвээр. Тэгээд ингээд та нар ингээд blow job те хийж байгаа бичлэгийн над руу явуул гэдэг заяа. Тэгээ одоо тэр нь ингээд заримдаа ингээд нөгөө бичлэг нь олигтой болоогүй ингээд ирнэ штэ. Одоо тэрийг яах гэж хий гэж байгаа нь болохоор би та нарыг өөрөөс чи аврах гээд байгаа байхгүй. Өтер гэж итгүүлж байгаа юм уу? Тэг итгүүлж байгаа байхгүй. Тэнгүүтээ тэрийг нөгөө нэг хийгээд ингээд ирнэ штэ. Тэнгүүтээ бичлэгнийхэн quality-н сонирн мэн чи юу гэгээд чи намайг ингээд дооглоод байгаа юм уу? Яаж байгаа гэд ингээд загинж магинсаар агаад тэгээд нөгөө олигтой унтуулахгүй чи нэг өөрөө байранд 8 хүн илүү 7 хүн зэрэг амьдарч байгаа штэ. Тэгвэл унтах газар ингээд байхгүй байхгүй. Тэгэл ингээд буланд ингээд нэг тийм өрөвдөлтэй газар ингээд амьдарч амьдрал ингээд тэн дээр нь бараг балхагч зав тэр юу ч байхгүй байгаа штэ. Тэгэл хоол моол хүнс өдр хангалтгүй тэгс чи гинт чам дээр $60,000 үнэтэй болцсон чи намайг ингээд дооглоод байгаа юм уу те? Мөнгө цөнгөө өгөөч тэр гээд ингээд нөгөө амар ингээд юм дарамтлалч ингэж яагаад нөгөө хүмүүс нь ингээд тэр ертөнцид тэнд ингээд Larry ингээд гол хүн байгаа байхгүй. Тэгээл ингээд амьдралын зөвхөн тэндээ ингээд яатсан. Одоо жишээл мэдгүй би нэг энгийн жишээтэй зүгээр холбож ярэ гэхээр ингээд зарим тохиолдолд одоо 10 жилд ч юм уу бид нар ингээд сурч байхад өдөр болгон нэг хүнээ ингээд хараад тахаар тэр хүмүүсээс бусад хүмүүс юу боддгийг мэдэхгүй штэ. Тэгээ тэр нь ингээд бидний гол ингээд нөгөө нэг юм аюулгүй цэг байдаг. Одоо 10 жилд ингээд сурч байхад өдөр болгон хардаг хүмүүстэйгээ ингээд хамт байхад айгаад ах ч зүйл байхгүй. Өдөр болгон бас тэр хүмүүсээ хараад тахаар ингээд дасчдгаас ингээд ягаад нэг юм тэр нь нормал зүйл болчдөг. Одоо тэгэл заримдаа багш нарын ярьж байгаа юмыг бид нар энэ юу яриад байгаа юм бэ гэж мэдэхгүй байх тохиолдол гарна штэ. Одоо ингээд заримдаа нөгөө жинхэнэ фактыг мэдэхгүй бол нэг хүний буруу юмыг байнга яриад ах юм бол бид нар буруу гэдэг мэдэхгүй байхгүй. Тэгэхээр ингээд нэг тэр үедээ ингээд нөгөө бас интернет дээр нэг тийм хөгжөөгүй байсан үед бас байсан гэж магадгүй. Тэгээ нөгөө утас моц өдр мэдээж Larry хураагаал авчих штэ. Баг заримдаа ингээд нөгөө нэг хэрэг мэдээл зэтэл юу вэ? Бараг тэрийг яах юм баг шүнжэнгөө юм ярьцдаг гэсэн. Тэгээд Larry нөгөө нэг юм ядаргаатай их юм ярьдаг. Тэгээд нөгөө шүнжэнгөө тэрийг сонсоод ингээ хоол ундгүй нойргүй ингээ явж байгаа хүн ирүүлээс гэж чадахгүй байхгүй.
Тэгээд тэр нь ингэж нөгөө нэг хүмүүсийг манипулейт хийх нөгөө нэг юм нь болж байгаа. Энэ сте айгуу сони юм байна. Тэр нөгөө нэг амар ухаан бүгд л коллеж оюутнууд ч бүгд л ингээм амьдрал мэднэ. Сургууль сурж байгаа хүүхдүүд тэгээ бүр Харвард оюутан өртөл тэгэж манипуляцт нь орсон гэхээр айгуу сонин санагдаад байна л да. Айхтар ярианы чадвартай юм байна. Толгоонд орж чадахгүй л байна. Харин тийм. Одоо хүний тархиг угаахад тийм амархан байд юм болов яад юм баа. Одоо тэр хүмүүсийн тархиг угаадаг ийм аргууд байгаа байхгүй юу? Одоо жишээл энэ хүний ашиглаж ирсэн юм болохоор low bombing заяа гэж байгаа. Тэгвэл тэгээ энэ яадаг вэ гэхээр одоо ингээ хүмүүсийн магтдаг одоо учирлаа чи ямар сайхан одоо нөгөө нэг одоо гоё хувцас үсцэн те эхэндээ. Тэгэл ямар гоё like нүдтэй юм те чи айгу ухаалаг хүн биш шүү гэд ингээд одоо ингээд мэдээч ингээд хүн өдөр болгон тэгээд тийм үгийг сонсох тийм бас магтуулаад гоо таахгүй штэ. Тэр нь гоё санагдаад тэнгууд хэлсэн үг нь үнэн ч юм шиг санагдаад тэгээд цаашаа ярьсан юмнууд үнэн санагдах нь ш тэ. Oh my god. Одоо тэнгүүтээ би ингээд одоо жишээл чамд ингээд ийм хайрыг харуулад байгаа штэ. Чи би гинт хайраа өгөхөө болчихж байгаа байхгүй чам. Тэнгүүт чи ингээд нэг ийм буруу хийсэн юм шиг надад одоо санагдсан штэ. Тэгээ чи миний approval-ыг авах гэж ингээд хичээж зөвшөөрөх гэж ааха. Тий. Тэнгүүт ингээд би чамайг одоо ийм бичлэг ингээд хийгээд тэр тий. Би тэгээд дээр нэг бичлэг одоо хүнтэй унтж байгаа бичлэг ингээд хийгээд аваад тэр би тэрээс чи ингээд хармаар байна тий. Тэнгүүд чи ингээд нөгөө өмнөх шиг миний сайхан харилцааг одоо ингээд буцааж эргүүлж авахын тулд чи чадлаараа ингээд юмнуудаа хийж байгаа байхгүй. Тэнгүүд би тэрий чи ингээд хийгээд эхлэнгүүт одоо нөгөө хийгээд ирээд надад ингээд харуулангууд чи юу хачин юм ийгээд аваад ирсэн ингээд тий. Чи юу ч чадахгүй байна. Ингээд амар ингээд үгээр ингээд яадаг. Тэгээд нөгөө тэнгүүтээ би тэгснэ минаг болохоор муйнаг харалтаа ийм мундаг тий. Одоо ингээд өөрийнхөө дуртай ингээ юмнууд ингээ харьцуулж эхэлж байгаа. Тэнгүүд чи ингээд мина шиг одоо ингээд буцаагаад одоо өөрийн чинь намайг хайрладаг байсан шиг юм авахын тулд ингээ бүх юмаа хийж эхэлж. Тэнгүүд би чи одоо турах хэрэгтэй. Тэгээд хоолоо юу насалтаа тий. Чи одоо ингээд одоо мэдхгүй өөр нэг хүнийг харьцуулснаа чи энийг хар маш ухаалаг, маш гоё биетэй тий. Маш хөөрхөн ийм хүн. Чи өөрийгөө гэтлэхээр усанд ч чортгүй тий. Ингээд яхаар хүний тархинд ингээд хүний нөгөө хайрыг хүртэх одоо нэг тийм хэрэгцээ бусдад одоо ингээд хүлээн зөвшөөрөх тэр хэрэгцээ бүх юм байгаа шүү дээ. Тэдрийг ингээд нөгөө нэг юм ингээд эрүүлэр харж чадахгүй зөвхөн тэр хүний approval-ыг авах гэж эхэлж байгаа. Тэгмэд одоо 3 дахь юм яадаг байсан бэлхээр өөрийнхөө итгэл үнэмшлэлийг бусдад ингээд одоо итгүүлэх гэж оролддог. Тэгээ бусад одоо гаднах одоо инфлюенс одоо юмнууд байгаа шүү дээ. Одоо ямар нэгэн эрүүл мэдээлэл авах. Тэг гэр бүлээс эхлээд салгадаг байгаа байхгүй энэ. Тэгэхээр болон тэгэн гэр бүл дээр нь очих, тий буцад гэр бүл дээрээ очих, тийм өргөө ч юм уу одоо эцэг хийгнээс та нар тэд чи муу хүмүүс шүү дээ. Тэ? Тэд нар чамайг баг багт чинь тэгж их зовоод ингэдэг байсан чи тэрийг харалтаа ингээ нөгөө ярьсан юмнууд эсрэгээр нь ингэж ашиглаа. Тэгчээсэн мэт та ядыг гэл ингээд тэгчдэг. Тэгээл нөгөө хүмүүс нөгөө ээж аав дээр очиж чадахгүй. Тэгээл нөгөө мөнгө зөнгөд төр ингээл юу ягаал гэр бүлээс салгаалт. Үүнтэй дөрөвт нь болохоор айлгдаг ус юмнууд нь одоо ингээд нэг бичлэгэн дээр ингээ гарч ирж байгаа байхгүй юм. Одоо жишээлбэл Даниэлийн нөгөө нэг одоо хөхөн дээр нь ингээд бах барьцсан заяа. Ямар яаж байгаа. Тэгснэ ингээд чи намайг энийг ингээд ингүүлмээр байна уу те? Юу вэ? Чи миний дургу хүргээд байна те? Ингээл ингээд нөгөөх нь тэгэл нөгөө нэг би ингээд лаарэ би ингээд I don't know what I did wrong те? Ингээд би ингээд юу process ингээд мэдэхгүй байна ингээд би л буруу юм игээд тах шиг байна гэдэг ингээ уучлаарай тий. Сэний тий. Ингээд амар олон юмнуудаар ингээд шалтгаалж ингээ хүмүүс ингээ бүр ингээд өөрийнхөө ямар хүн бэ гэдгийг марттал ингээд gaslight юу тий intimidate хийдэг. Тэгээд хэрэггүй тэгснэ гинт ингээ байжснаа чи ингээд айгүй зөв юм хийж гин тий. Тэгвэл нөгөө нэг заримдаа ингээд өөрийнх нь хэлснээр нь юмнууд ингээ хийгээд ангууд хайраа өгөөд эхлэнгүүд нөгөө хүмүүс би ингээд
Ларигийн хэлснээр л ингээ байгаад байгаа юм бол би ингээ хайраа авсаарлах юм байна те. Гэдэг нэг тийм юм байгаад байгаа байхгүй амар муухай. Positive reinforcement гэд нэг юу яадаг чинь зөв юм хийвэл шагнана, буруу юм хийвэл шийтгэн гэд нэг ингээ тийм юугаар системээр л одоо сургаж шít. Ер нь бол нохоо сургаж байгаа шиг сургаж ин л гэсэн үг шүү дээ, тий. Ерөнхийдөө би сая нэг юу яагаад Анукагийн хэлсэн ээж аав чи муу хүн гэд нь ярьсан гэдэг тэгсэн шүү дээ. Тэрийг сансан чи би нэг сүмийн цуглаанд явчихсан байхгүй юу. Гэтэ би ерөөсөө өөрөө судалж модлаагүй. Манай нэг таньдаг хүн тий тухайн үед л нэг хальт нэг 2 3 удаа нэг нийлжсэн нэг охин байсан юм. Тэгээ тэр охин ингээд хамт сүм рүү явъя гэд. Бүтэн сайн болгоныг сүм болд юм а. Тэгээд сүм рүү очие, цуг очиж идэхгүй гэдэг захгүй юу. Тэг нөгөө тэгвэл би зүгээр out of curiosity зүгээр сонирхол хөдлөөд би ерөөс тиймд явж үзэж байгааг болохоор. Очижсэн. Тий. Би бас очижсэн. Тэгээ сонирхол хөдлөөд ер нь ямар хөө юм байд юм бол гэд. Тэгээ тэр чинь нөгөө нэг аава намайг ашиглаж гэдэг бичлэг гарсны дараахан байхгүй. Тэгээ би яг анх цүмд нэрнгээс ийм сони юм болдог юм байна. Юу ч гэсэн очиод үзье гэд. Тэгээ очиж үзээд яг ингээд сонсон чинь ингээд амар ингээд тухайн үед би жоохон байгаад шүү дээ. Тэр чинь аава намайг ашиглаж чинь хэдэн онд гарсан бичлэг үлээ дээ. Би өөртөө бас нэг том бол байгаагүй. Тий 10 жилдээ байсан гэсэн үг шүү дээ. Би 10 жилийн сурагч байсан гэсэн үг. За тэр хавцаалах. Тэгэнгүүт ч тэр үед ингээд ярьж байгаа юмнууд нь би ингээд тухайн үед амар үнэн санагдаад ямар амар make sense хийгээл чи юу юм шиг. Тэгвэл гол нь тэр нь бүр youth хөтөлбөр байсан аахгүй сүмий. Залуу хүмүүстэд ингээд зориулдаг. Тэгсэн чинь тэр нь л хороо зэрэг ингээд одоо эргээд бодоход бас л ингээд калт шиг юм байсан юм байна л да. Надад л хойс ингээд ярьж байгаа юм та нар аав ээжтэй ингээд ямар ч өргөө Монгол төрхөөр ингээд ээж аавтаа өртөө олцсон төрчдөг шууд хөлөө хувцуулах хүүхдэд олчлаа гэд та нар хинэж хөлөө хүч галтгүй те. Яг одоо тэр нэг амар make sense хийх байдлаар яриад байгаа байхгүй. Тэнгүүт одоо ингээд ээж аав чинь одоо би чамааг өсөглөө энэ тэрэ гэдэг юм бол шууд хэл би танаас гууж төрөөгөө мөрөөгөө гэдэг ч юм уу те. Тэрийг илэрхийлж бид нар чаддаг байх хэрэгтэй мэрэгтэй гэж мөн тийм юм зааж өгөөд тэгээ би тэр үед сүм тараа. Сүм дотор сүмийн параграф за. Тий. Тэгээд би угаасаа л тэгдэм байхад тэр нь гол нь ингээд амар ингээд үнэмшүүлмээр ингээд тийм story ярьдаг за ингээд үлгэр ярьж өгөөд ингээд сэтгэл хөдлөмөр ингээд гонигтай түүх мөх яриад тэгээд ингээд бас дээрээс нь тэр дунд нь ингээд ээж нь ч юм уу аав нь ингээд муу хүн байдлаар ингээд гаргасан тийм villain те хорон санаатай хүний дүрийг ингээд ээж ааваар нь гаргаж тийм юм ярьж өгөөд тэгэхээр ээж аавын үргэлж зөв байдаггүй. Та нар ээж аавыгаа ерөөсөө ингэж question хийхгүй байна те. Жохон эргэлддэг байх хэрэгтэй ээж аавтаа ч гэсэн те. Ээж аав чинь заримдаа ингэ зөвхөн өөрсдөө бодсон тийм муухай амиа хичээсэн юм гаргаад тэр нь та нарыг ирээдүйд хохироодог. Та нар л дараад нь хохирч үлддэг. Одооноос л та нар хүчтэй байх хэрэгтэй гэдэг. Тиймэрхүү юмнууд ингэ ярьж байгаа байхгүй бүр. Тий. Наа чи ингээ эхнийхэн тактик байгаа байхгүй. Одоо ингээд like зарим хүн угаасаа үргэлж 100 үнэн юм яриад тахгүй шүү дээ. Тэгмүүд ингээ заримдаа эцэг нар ингээ буруу зөвлөгөө өгнө. Алдаа хийн. Тэрэн дээр нь зөрөөлөө тэр хүмүүстэй харьцах нь буруу юм болж байгаа юм шиг ингэж нөгөө нэг тархийг итгүүлчдэг. Тэнгүүд нөгөө заримдаа бас нөгөө ийм хүүхдүүдтэй бид нар нийлдэг байсан шүү дээ. Ингээл эцэгтэйгээ айгуу тийм муухай харилцдаг тийм хүүхдүүдтэй ингээд нийлээд эхлэхээр ээж автагаа би бас яг тэгээ харьцаад эхэлчихдэг байсан байхгүй. Нөгөө нэг эцэг хийтэйгээ тэгж одоо ойрлж харьцах те. Нэг эцэгхэн зүгээр л нэг энгийн нэг юм ингээд асууж масуунгууд амар лайш аут хийдэг ингээд хийгээл те. Тэгж нөгөө нэг бид нар өөрсдөө нөгөө нэг тийм байх ёстой гэдэг нөгөө хүүхдүүдийг баг ингээд конвинс хийхэд бас айгүй амархан штэ. Юу харж юу хийж хажуу талд нь ямар хуун хүмүүс байгаа шалтгаалж нөгөө нэг юм хүний нөгөө нэг бос одоо юмтай харьцах харилцаа нь ингээд нөгөө сурдаал явж идэг. Тэгээд жоохон байхад ялангуяа их амар их юм сурах хэрэгтэй нас байдаг. Тэр үед дээр ингээд ийм буруу хүмүүстэй ингээд бас ингээд нийлчихээр ингээд амар хэцүү. Тэгэхээр ингээд эцэг хүүхдүүдтэйгээ ингээд ийм амар ярилцж байгаа хэрэгтэй. Одоо ийм үед бас ингээд чамтай эцэг чинь ярилцах гад ингээд ирэнгүүт жоохон юм дайжмар санагдаж манагдал тий. Амар юм. Тэгэл ингээд тэр нь нэг удаа ингэж ярихад л ингэж яхад одоо ингээд дахиад ингээд давтамжтай ингээд нөгөөх нь ингээд яриад эхлэнгүүт нэг хүн эцэгтэйгээ ингэж ярилцах нь ингээд одоо баг ингээд ийм
өөрийг ингээ ой готтол ингэж яадаг нэг тийм харахаар ингээ дургуй урддаг тийм ийм нэг юм руу очиж тийм шүү гэн. Тэгэл ингээл нөгөө тэрнээс хойших юмнууд ингээд давтагцаар хагаад одоо энэ төвшөнд ирсэн байгаа байхгүй 10 жилийн хугацаанд чинь айгүй их хугацаа. Тийм шүү дээ. Тэгээ тэрнээс гадна сая Монголд ч бас нөгөө мууны шашин гэдэг юм чинь бас амар явж. Энийг өмнө бас ярьжлаасан баг тэгээ тэр юм дээр. Тэр ааваа намайг ашиглаад ч мууны шашин мэстэй уус. Тэр их санагдахгүй. Ааваа намайг ашиглаад тэр нөгөө нэг яг тэр миний очсон юм дээр тайлбарлсан байхгүй юу? Тэр миний тэр ганцудаа очиж үтсэн сүмэн юм дээр ааваа намайг ашиглаж гэдэг ингээд видео гарсан хүмүүс энийг шоолоод инээгээд байна. Тэрний яг утга учир нь юу юм бэ гэвэл гингүүт ингээд амар ингээд Библи, Jesus энтертэйг ингээд холбоод ингээд амар make sense юм ингээд хэлж өгч ийсэн. Тэгээ би тэрнээс нь өөр юм сайн мэдэхгүй л энэ. Гэтэ мөн юм уу, үгүй юм уу гэдэг мэдэхгүй. Жаахан байсан болохоор би одоо тэгэл гэж ойлгоол өнгөрчихсэн. Тэгэл одоо ингээд яг энэ калттай холбоотой ч гэсэндээ бас хайрын юм дээр гавьяд штэ одоо ингээд нэг одоо охин залуу хоёр уулзлаа гэл тэгтээ. Залуу нь ингээд эхэндээ ингээд амар юм хайр үзүүлэл тэ цэцэн мүцэг гэдэр авчраал. Амар токсик харагдсан. Тийм ингээл хайр үзүүлэл амар халамжлал тэгснэ гинт тэхэ болчихж байгаа байхгүй. Тэгвэл нөгөө нэг эмэгтэй хүн яах вэ гэхээр ингээл одоо рол нь солигдсон ч гэсэн хамаагүй ингээд нөгөө авдаг байсан юм авах болцохоор хүн тархин нөгөө нормал нь тэр байдаг. Тэгээд тэгэхээр болцохоор ингээд нэг юм буруу иччтэй гээд нөгөө нэг дотроо ингээд тийм мэдрэмж төрдөг. Тэгэл тэр буцаагаад тэр нөгөө хайраа яг эхнийхээ төвшөнд авчрах гад бүх юм хийгээд араас нь ингээд эргүүлээд гүгээд эхэлдэг. Тэгэж нөгөө нэг юм I don't know I just think it's нэг fuck boy тэгэж ажилтдаг шиг санагдсан. Тэгээ нарциссистуудыг гэдэг штэ тий. Тэгэл яхаа нөгөө нэг залуу нь одоо жишээлбэл өөр нэг илүү гоё охин ч юм уу хараал ингээл явчлаа гэдэг тэнгууд нөгөө үлдчихэж байгаа охин би энэ охин шиг ийм юмтай болчихвол гоё доо ингэсчүүл амар insecure болчдөг. Тэгэл нөгөө байгаа юмдаа сэтгэл хангалуун биш болоод ингээд яхлангууд тэрийг өөрчилчүүл намайг ингээ илүү их хүн хайрлах юм шиг санагдаад ингээд бага өөрийн гэсэн бүх юм ингээд өөрчлөх гээд хичээдэг ч юм уу тий. Тэр ингээд нөгөө юм итгэл үнэмшил дээр тогтсон одоо иймэрхүү харилцаа хүнийг ингээд нөгөө нэг юм өөрийн мэдлгүй ингээд нөгөө нэг сонь уул гаргахад хүргэдэг л байгаа байхгүй. Тэгээ тэр нь ингээд дамжраад одоо эрт мэрхээрээ ингээд одоо ийм сонин муу хүмүүсийн нөгөө гарт орох тийм түлхүүр нь болчдөг. Сонирхолтой. Тэгээд ийм одоо ингээд буруу одоо итгэл үнэмшилтээр үндэслээд гэхэнтэй. Яаж байгаа зүйлийг колт гэдэг юм уу те одоо тийм шашин биш. Гэхдээ нэг хүнд ингээ итгэх итгэлийг бөөнөөрөө ингээд нэг хүнд итгэж байгаа тэр одоо нийгмиг гэх юм уу тэр одоо community бусдын эрх ашигаас илүү өөрийнх нь эрх ашиг нь өндөр байгаа байхгүй. Тэгээд бусдыг өөрийнхөө хиймээр байгаа зүйлд нөгөө нэг оролцуулах гэх юм уу. Одоо бидний одоо гэр бүлийн төвшөнд яг авч үзэхэд одоо заримдаа ингээд ийм гэр бүлийн динамик гэдэг штэ. Эрэгтэй хүн болохоор гэр бүлийн нөгөө нэг юу болчдөг? Тулаг мулаг болчдөг. Аав юу гэж хэлнэ үү? Бүх хүн дагдаг. Тэгээд тэр чинь бас ингээд нэг төрлийн муухай харилцаа байхгүй юу? Гэр бүлийн бүхэл гишүүн хүнлэгдэж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл ингээд одоо жишээлбэл аав зориуллаад тусад нь ингээд хоолмол идэхтэй. Аав зориуллаад ингээд тусад нь одоо ингээд хоолн тэтэн цагт ингээд бэлэн байж явах хэрэгтэй ингээд тэгдэг. Тэр чинь бас ингээд токсик харилцаа руу ороод эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ тэрийг ингээд нөгөө калтны юм ингээд одоо charismatic leadership гэдэг би сурч ирсэн байхгүй юу? Хичээл дээр. Тэр нь яадаг вэ гэхээр charismatic хүмүүс нь яадаг вэ гэхээр хүмүүсийг айгүй анзаараагүй зүйлийг айгүй магтаж чаддаг хүмүүс. Одоо жишээлбэл ихэнх тохиолдолд ингээд нөгөө нэг ихэнх хүмүүсийн анзаардгууд ингээд нэг чиний нэг хийдэг сайн үйлдэл байлаа шүү дээ. Магадгүй чи ингээд хүн болгоныг ингээд айгүй халамжилдаг нэг тэгүүлэлийг чинь хүн болгон апpreciate хийж чаддгүй. Тэгсэн чинь
одоо юм би ингээд амар харизматик лидер хүн байлаа гэж бодоход хөөх учрлаа. Тий чи ямар халамжтай хүн юм бэ те? Чамтай ингээд суусан хүн амар ажиргалтай ах байхаа гэх тэнгүүд учрал нэг төрлийн надад дуртай болж эхлэх байхгүй нөө. Би анзаараагүй зүйлийг ингээд анзаараад тэрийг ингээд өөрт нь урамшуулахаар учрал айгүй том хэмжээгээр ингэж нөгөө нэг очдог. Тэнгүүтээ дараа нь би ингээл одоо жишээлбэл учрал ингээ бус хүмүүстэй харьцахтаа ингээд учрлыг ингээ та нар ингээ харалтаа учралчиг байх хэрэгтэй бүгдээрээ ингээ ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй гэдэг. Тэнгүүт ингээд учрлын өөртөө итгэл ингээ өсөж байгаа шүү дээ. Гэтэ стил ингээд учрал миний хэлснээр байх байхгүй заримдаа. Ингээд жишээлбэл би ингээд учрлаа би өн чамайг нөгөө нэг ийм палаж өмсөхөд айгуу дуртай байдаг чи байга өмсчээвэл гоё ахаа гэсэн чинь өнөөдөр тэр өдөр ягаад ч юм учрал ингээд нэг өмд өмсөд ирчлээ шүү дээ. Тэгсэн чинь би ингээд учралтай ингээд чи өмд өмссөн юм гэд ингэдэг ч юм уу те. Тэнгүүд учрал ингээд миний хажууд тахтаа өмд өмсөх нь буруу юм байна гэд ингээд нэг тийм ойлголтыг авчиж байгаа байхгүй. Нэг ингээд жижигхэн хэлбэрээр би юу өмсөхийг ингээ бас ингээд манипулейт хийж байгаа шүү дээ. Ингээд өөрийнхөө юу харахыг хийхийг хүсэж байгаа. Тэгээд тэр секс колтууд бас ингээд яадаг байхгүй. Ингээд би ингээд бүх юмыг мэддэг. Би ингээд мундаг нь би ийм байдаг, ингэдэг, тэгдэг. Та нар юу ч чаддгүй гэдэг юм аа. Гэхдээ би та нарыг сайн болгох чинь туслана гэдэг ч юм уу те. Байхгүй байгаа хүсэж байгаа зүйл дээр нь тулгуурлаж тэрий чинь би өгч чадна гэдэг тэр нөгөө юугаараа удирч байгаа байхгүй. Тэнэшгүй бол тэр хүн эргүүлээд нөгөө юм заах ирэхгүй гэх юм уу. Тэр чинь ингээд нөгөө харилцан биш нэг тал руу болоод байгаа. Тэр нэг Jonestown хэргийг би өмнө ярьжсэн шүү дээ. Өмнө минь сонсоогүй баха тэр магадгүй. Jim Jones гэдэг нөгөө нэг 1978 онд 70 оноос хойшоо ингээд нэг маш олон хүн мембертэй байсан байхгүй юу. Ингээд тэд нар ингээд нөгөө нэг тухайд нөгөө нэг юм арьс өнгөний ялгуурлал айгүй ихтэй байсан үе. Тэнгүүд нөгөө энэ хүн сайн тал нь яаж гарч ирсэн бэ гэхээр ингээд би та хэдийн бүгдийн юу мэдэрдгийг би ойлгож байна те. Надад ингээд итэг одоо ингээд манай ингээд одоо сүмд хүн болгон бинийгаа ингээ хайрладаг юм байдаг. Тэгээ би ингээд та хэдийн одоо зовлонгоос ч аврах гэж ирсэн масая тий. Мисая мэдхгүй нэг тийм нэг библиэлд нэг тийм юм байт юм шиг байгаа нэг юм бусдын зовлонг ингээд өөртөөрөө авч хөнгөрүүлдэг тийм нэг юм фигюр байт юм уу яа тийм. Тэрийг нь ашиглаад одоо би ингээд дараачийн масая тий. Би ингээд тэрийг заах гэж ирсэн. Тэнгүүтээ ингээд сүмийн урд ингээд одоо жишээлбэл ийм тэрэгцэртэй хүн ингээд авчрангуудаа би ингээд энэ хүнийг өнөөдөр алхуулна тий. Та нар ингээд харчи. Тэргээл. Тэгснэ би ингээд нөгөө хүнийг за илүү одоо алах малах гэдэг ингээд нэг юм ингээд нөгөө нь алхаад эхэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг яс үндэ тэр хүн угаасаа алхахдаг байсан. Тэг би зүгээр тэрийг ингээд алхуулж байгаа юм шиг харагдаж байгаа нөгөө сүмд ирээд ингээд намайг юу хийж байгаа харж байгаа сууж байгаа хүмүүс ингээд хоох ингээд би тэгсэн энэ хүн ингээд тэгвэл миний ингээд одоо ямар нэгэн өвчнөдтэй авчаасаа илээ ингэчээсээ илээ гэсэн нэг тийм хүсэл тэрийг нэг хүн биелүүлж чадах тийм юм байна да гэж ингээд хүн бодохороо ингээд бүх итгэлээ тэр хүнд өгөөд байгаа байхгүй. Тэг ингээд нөгөө нэг итгэж итгэсээр хагаад яасан бэ гэсэн чинь 1978 оны олонд 900 мембер нэг зэрэг бүгд цяны дүүгээд нас орсон байхгүй юу. Түүхэндээ ийм их хэмжээний хүн нэг өдөр өгсөн одоо ингээд нэг юм нас болоод өгсөн юм байхгүй байхгүй. Тэгээд итгэл үнэмшил гэдэг зүйл хүчтэй болоод нэг юмд хит ингээд яагаад эхлэхээр ингээд буруу талаараа ашиглах юм бол ийм үр дагавар төрж олно гэдгийг хүмүүс энэ үеэс ингээд илүү их анзаарч эхэлсэн. Тэгээ улс орон гэдэг зүйл ингээд буруу хүний гарт ч юм уу ингээд нэг хүчрхэг хүний гарт ингээд ороод эхлэхээр чинь одоо тэр хүн нийтийн төлөө байгаад байвал өөр хэрэг. Өөрийнхөө төлөө тэр хүмүүсийг ашиглаж байна гэдэг чинь ингээд бас л калтны нэг юм болоод байгаа байхгүй. Яа, би сая яг Анука нэг
тэр над дээр жишээ авсан ш сая. Тэгс би амар амархан калтад орчих юм санагчлаа тархиа угаалгах юм санагчлаа. Намайг ер нь чаваас калттай эсвэл гэвэл би өстой easy target юм байна. Би бас яг тэгж бодсон. Амар амархан өгөөш. Дэлхий ингээд хавтгаа гэд надад нэг хүн итгүүлчих юм бол I think I'm gonna follow them. Яа. Стомик. Эцлэг. Тэгэхээр одоо ингээд би бодлоо л да яаж тэгээд одоо хүнд амархан тархиа угаалгачихгүй тийм хүм өөрөө болох уу нэгт хоёрт одоо хүүхдтэй ч одоо ирээдүйд хүүхдтэй болно шүү дээ хүүхдүүдийн тархиаг угаахад илүү амархан. Тэгэхээр хүүхдүүдийнхаа тархийг яаж одоо угаалгахгүй байх уу тиймэрхүү юмд одоо сурахын тулд critical thinking гэдэг зүйл дээр л амар анхаармаар юм шиг санагдлаа. Төлөвлөх хэрэгтэй байгаа. Тийм. Энэ бол бүр зайлшгүй сурах ёстой skill бол яг мөн байгаа даахгүй. Одоо чинь 10 жилд бол бид нар хэзээ ч тийм сурдгүй шүү дээ. Ер нь бол яг энэ бол ийм юм critical thinking одоо шүүн тунгааж бодох шүүн тунгааж бодох. За энэ одоо яг зөв юм буруу юм яагаад энэ ингэж байгаа? Яагаад энэ юм гэдэг талаас нь ингэж харахгүй багшилсан л бол зөв гэдэг team системээр одоо бид нар бол сураад төгссөн хүмүүс. Тэнгүүд за энэ итгэж болохоор хүн юм шиг байна гэж бодчихгоотаа тэр их хүний хэлсэн цаашид хэлсэн бүх үг нь үнэн санагдаж явцдаг. Тэнгүүд бид нар бол ингээд тарих угаалтанд автах бүр амар easy байгаа байхгүй юу? Амар амархан. Тэгэхээр одоо дөнгөж тэр 18 нас хүрээд сонгуул өгөх гэж байгаа хүмүүс бол ялангуяа хүүхдүүд дөнгөж төлөвшөж эхэлж байгаа хүмүүс critical thinking гэдэг ямиг сураагүй байгаа тохиолдолд ийм амархан тархиа угаалгаж болохоор байгаа байхгүй юу? Ямар ч одоо хүний үгэнд ингэж байгаас тэгэхээр шүүн тугаах юу гэдэг энэ бол зайлшгүй сурах ёстой ур чадвар хүүхдтэй ч гэсэндээ сурах ёстой ур чадвар юм шиг байна. Одоо яг ийм байгаа байхгүй юу? Монгол улсын боловсролын системд намайг сонгуул өгөх хэмжээний бэлдээгүй байхгүй юу? Гэтэл би дөнгөж 18 үрээд сонгуул өгөх хэрэгтэй байдаг. Хинт ч өгч байгаа мэдэхгүй эхний хоттой очивол за энэ хүний нэр аягүй гоё харагдчихээн тий. За ингэж сонгочихъя гэд. Би бол анх бол тэгчихсэн. I'm sorry. Тэгтээ намайг ингэж за энэ хүний хийж байгаа үйлдэл одоо ингэж энэ хүний ярьж байгаа юм хэр үнэн бэ гэдгийг одоо critical thinking skill-ээ ашиглаад тий. Би ингэж энэ хүний ярьж байгаа юм хүн заримдаа ингэ ярьж байгаа юм нь худлаа гэж болох юм байна тий. Гişнээ юмыг хийдэг гэж хэлж байгаа ч гэсэн хийгээгүй байж болох юм байна. Тэрийг би тэгвэл хаанаас ингэж мэдэж болох уу тий. Яг юм хий гэж байгаа хүн яг ямар ахс тэнгууд нөгөө итгэлийн мань нөгөө нэг earn хийх хэрэгтэй байхгүй. Одоо жишээлбэл нэг хүн одоо жишээлбэл би айгүй тийм юу одоо итгэл тааж өгч чадах хүн гэдгээ би яаж харуулах вэ гэхээр би өмнө ийм төслүүдийг би ингээ авч яваад үр дүн нь юм байна. Тэгээд би ийм үйл ролтой би оролцчихсан. Би ийм олон хүмүүсийг би удирдах чадчихсан. Тэгэхээр ийм төслийг би ингээд одоо дараагийн төсөл авах надад ингээд хүн өгөхөд би итгэлтэй хүн болж харагдаж байгаа байхгүй. Тэгмээ тэрийг нь ингээд нөгөө нэг үргэлж ингээд question хийж одоо ингээд хүмүүсийг яг хэлж байгаа хүн шиг байж чадчихна гэдгийг харах нь хувийн өөрийнх нь нөгөө нэг ийм шийдвэр байгаа байхгүй. Тэгээ би сая нөгөө нэг зүгээр хальт хайхад уучлалын хэлсэн юм надад амар бас бодогдож байгаа байхгүй. Яаж ингээд нэг хүнд ч юм уу ингээд юмд ингээд юм blind faith өгөөл те. Сохор юм итгэл өгөөл шууд ингээд дагаад явахгүйгээр яаж өөрийгөө ингээд ийм сонио хүмүүсүүдэд ингээд influence болчих те. Өөрийнхөө ингээд итгэж явдаг зүйлээ ингээд хаяад ингээд ингэхгүй байх вэ гэд харсан чинь өөрийгөө аягүй сайн хүн educate хийх ёстой. Одоо нэг төрлийн одоо калтны бас нэг юм characteristics чинь зөвхөн ингээд бид нар калт гэдэг ингээд амархнаар хэлж байгаа чинь so complicated байхгүй юу? Нэг хүн leadership байгаа ч гэсэндээ одоо жишээлбэл одоо эхлээд хүмүүсийг ингээд тайртай бүх юмнаас нь салгаж ийн өөрсдөнд нь зөвхөн ийм commitment зүйлхийг одоо ингээд шаардж ийн те. Нэг хүн ингээд миний амьдрал тэгж их нөлөөлөд байгаа хэрэг. Тэнгүүд энэ бид нар ингээд яаж одоо жоохон хол байх туслах вэ гэхээр өөрийнхөө boundary мэддэг байх хэрэгтэй. Хүнд үгүй гэж хэл сурах. Одоо заримдаа ингээд бид нар
yes гэж хэлэх нь одоо хүмүүсийн хайрыг хүлээж авах нэг юм гэ бодцдаг. Гэтэ чин сэтгэлээсээ хүн хайрладаг бол нөгөө хүн үгүйжилсэн ч ойлгодог хүмүүс байдаг аахгүй. Хүнийг хайрлна гэдэг чинь нөгөө нэг байгаа бүх зүйлийг хайрлах болохоос ш зөвхөн зарим талыг нь хайрлна гэдэг чинь бас амар юу гахгүй селектив байгаад ш. Тэгэхээр ингээд үнэхээр чамайг хайрладаг хүн бол чиний буруу зөв тал бүх юмыг чинь хайрлна. Яагаад тэгэхээр бүх юм eventually бүх юм хар цагаан ингээд бүх юм нэг бол буруу нэг бол сайн гэсэн байхгүй. Миний зарим тал сайн тал байдаг ч гэсэн тэр нь буруу үед ингээд гарч ирэх үе тохиолдолч бас байдаг. Тэгээ би тэрийг ингээд өөрийнхөө хэмжээнд ингээд тэрийг зөв төвшөнд авч явах тий. Заримдаа би ингэч гээд өгдөө шүү. Тэгэхээр би энийгээ ингээд нэг айтайхан ингээд аваад явцдаг байх хэрэгтэй юм байна тий. Заримдаа би өөртөө цаг зарцуулах хэрэгтэй юм байна. Юм болгонд ингээд бас оролцоол ингээд нэг калч шиг жижигхэн калч шиг friendship-уд байна штэ. Чи ингээд өөрийгөө батал гэж. 10 жил тийм их болдог хаа тий. Тэгэл нэг буули идэр гэсэл нэг хэдэн хүмүүсний хоорондоо нийлчихээр аим хүчрэх болж болоо л тий. Яг тэрэн дээр л тогтдог л байгаа байхгүй. That's why I think like cult is so interesting, you know. Амар юм байна. Би cult гэдгийн талаар ерөөсөө ойлголтгүй явж исэн байна. Амар ойлголттой л гэж. Нэг аюултай юм байт юм шүү дээ. Одоо энэ баг химэн ч одоо нэг сонгуулийн сурчлага хийгээд байгаа юм чинь калт бараг хийх гэдэг юм шүү. Калт үсгэх юм бол тий. Өнөөдөр жишээ нь лекц 50 гэдэг пост орсон байлаа харсан уу? Бүр ингээд лекц 50-нд болохоор мөнгө авах гэж байгаа юм заяа. Тэг мөнгө авснаа тарих угаалт хийж мэгэнэ. Бүр арай зарим хүмүүс хичээл таарна бүр. Яа бүр би бол энийг бүр цэвэр 18-аас 23 насны хүүхдүүдийн тарих угаалтанд бүр ингээд таргет нь бүр тэр байгаа байхгүй юу? Жохон хүүхдүүдийг тий таргетлж байгаа байхгүй юу? Одоо бүр амар харамсалтай санагдаж байгаа. Энэ дугаар бүр яг сонгуулийн өмнө орох юм шүү дээ. Сэн бодорой. Харин энэ подкастыг бас хийх болсон шалтгаанаас ер нь сонгуул Монголд оролцохоос ахуулаад гэхдээ заавал сонгуульд хэрэгшиглэхгүй ч гэсэн ирээдүйд бид нэр маш олон хүмүүстэй харилцсан. Маш олон сошиал харилцаанд орно, хүмүүстэй уулзаж үерхээс гадна сална. Тэгээ тэр болгонд ингээд нөгөө нэг бидний сэтгэл санаа үргэлж дээш доошилж идэг. Тэгээ яг хүн үргэлж дээшээ ингээд дээшээ гой байж ах хэвээр юм шиг бодохоор ингээд одоо байгаа юмыг байгаагаар нь байлгах гээд ингээд нөгөө сунгаарлтаад ингээд тавьж чаддгүй. Зарим тохиолдолд бас тийм одоо ингээд өөрөө чинь зовоогоол тийм ингээд нэг юм стрестэнд оруулаад ингээд байгаа тохиолдолд юмнаас ингээд холдох нь бас нэг тийм буруу үйлдэл биш. Тий. Тэгээд тэр сонголтыг бид нар өөрсдөө үргэлж өдөрт болон гаргаж идэг. Тийм болохоор тэрийг ингээ гаргахын тулд эхлээд өөрийгөө сайн ойлгох хэрэгтэй. Бос хүмүүсийг болон одоо нэг чадлаараа ойлгох ч гэсэндээ заавал ойлгох гэдэг аль байхгүй. Ингээд тэр нь бид нар healthy одоо эрүүл хэмжээнд хадгалж авах хэрэгтэй гэдгийг л өнөөдрийн ангаар ингээд хүмүүст ойлгох гэж амар хичээлээ. Тэгээд өстой гой боллоо. Өстой гой анги бэлтлээ. Амар юм чухал хэрэгтэй мэдээллийг өнгөлөө гэж үзэж байна. Миний хувьд амар том юм мэдж олаа. Танакада баярлалаа. Би cult гэл тэгэхээр нэг сонирхолтой биш нэг юм тэнэг хүмүүс л байдаг. За тэнэг хүмүүс л байдаг гэл ойлгоцсон. Тэгэл тэр чигтээ явцсан байсан байна. Ер нь айгүй чухал сэдв. Одоо хүмүүс ингээд тоглоом болгож яриад байдаг юм шиг. Өөрөөсөө хизээж тийм юмд орохгүй юм шиг яриад байдаг тийм сэдв. Тэнгүүд бид нар өөрөөсөө өнөөдөр ямар хүнд тархиа угаалгаад яагаад явцсан нь бол яг үндэ мэдэхгүй шүү дээ. Одоо жишээ нь бол яг ингээд том утгаар нь яриад ингээд тарих угаалт те ингээд сонгуулийн төвшин, нийгмийн төвшөнд ингээд аваад ярих том зүйл боловч одоо шинэ маркетинг гэдэг зүйл чинь бас давхар ингээд тэр чигтээ тарих угаалт явж байгаа байхгүй бас нэг төрлийн хүн яаж сэтгэдэг үү
тий. Хүн яавал юм худалдаж авахыг хүсэх үү гэдэг ч юм уу тий. Би тиймэрхүү юмуд одоо ингээд сураад явж байгаа хүн байна. Тэгээ. Калт эзэн болох. Одоо юу калт шийдвэр эхлүүллээ. Тэгээд яг юм болгон бас калт амар complicated. It's so hard to define. Калт яг ийм зүйл байдаг шүү гэд ингээд тайлбарлалцсан нэг ч тодорхойлолт байхгүй. Яг таг тодорхойлолт тий. Үргэлж өөрчлөгдөж хүнийг ингээд нөгөө нэг л ингээд үйлдэлүүд нь ингээд давтагдаал нэг өнөөдөр ингээд нэг харахад нэг буруу шиг харагдахгүй байгаа ч гэсэн ингээд цаг хугацаа явах ярээр нөгөөх нь ингээд нөгөө нэг ингээд тэр төвшөнд очиод бусад хүмүүс ингээд харахад what the fuck гэж ингээд бодогдохоор юм байна. Тэр хаяа ингээд хийцэн байдаг шүү дээ. Тэгээд тийм төвшөнд л өөрийгөө авчрахгүй байхын тулд бид нар өдөр болгон өөрсдөө бас хөгжүүлэх гэж хичээж явах хэрэгтэй л юм шиг байна. Яа. Амжигтай. Зэ. Маш гоё юм тэгээд энэ хүртэл сонсон хүмүүс байвал тэгээд мундаг шүү. Баярлалаа. Ой сонсон баха. Амар гоё сонирхолтой байлаа. Тий. Тэгэл одоо тархиа угаалгахгүй байхын төлөө бүгдээрээ жоохон ухамсартай байгаад тэ одоо хэд хоногийн дараа сонгуулаа сайн өгөөрэй гэж хэлээд байхгүй. Яа. За тэгээд гоё анги бэлдсэн Анукада зөндөх баярлалаа. Сонирхолтой анги байлаа. Тэгээд дараагийн ангиараа уулзцгаая. Баяртай.